санадыл асығыртыл ойдағыда сақылтен санасы хүлле жұттан зоғыстығыда етіңге өлтісің әдәдеген номырады соқар тәпшірақ йом едісті маңқыны ұтурес атақа дердікче болмасы Бодох бийне айхадган цхмуудл хүчин танига тэрмэр хайртай авига дурсадал нойломсарчдагда ихэр саннашран нэригэн додадагда эвхэд өргсөн бүсигэн дэрлэ дунтаружрах ём эжимэн цэвухар иргэдэрдэгчэ болоосэ Бодохгүйнэ айхадган цхмуудл хүчин танига тэрмэр Дэлгүй тэнгэрийн уданда ходдын чуулагнаас зүудэнд хүдэрнэ гэж маннач хондогдоо нутгийн мурга хөвшчүүл адилхан харагдаад сэмрэх ёо нуруутай Тосоод ирдэгчэ болоосэ Авда зэмлүүсэн дунар сэтгэд уйсгаад болохгүйнэ Айхаад ганцхан муудл хүчин танига тэрмэр байд Авда болохгүйнэ айхаад ганцхан муудл хүчин танига тэрмэр хүчин танига тэрмэр Одон таунтайгаа уулзаж янзлалтай тэрээсээ маш их баяртай байна. За та бүхэнд хадван баяр хүргэе. Та бүхэнд урьдчилан уулзах амжилттай амаараа болон сайн сайхан танилцаж сайхан ярилцаж эцэг өрөөж байна. Амага цогсоо одоо ахтонор одоо төрийн одоо шаардлагууд сайхан ортотанаас ажлын энэчд яг сайхан яваа өрөөё. За тэгээд сайхан барсаа сайхан танилцсан үрэж байна. Авиран санахаар арын гурван уулын оройн хүртэл намсахын аавынхан санахаар ардын дууны сэрүүн батаг өөртөө дүүрхэн аавынхан санахаар
таныхаа уучин ухааныг хөвөн өлөж алдар нэрийг тань хүмүүст дуурсгаж явах үед минь амгалан тайван царайтан нүднээ тодорсоор айдуу нам дуу тань чихнээ сонсогдноо босоод ирэх чивштэй минь та бодлогогүй мөхөгээ зэмлэгч биштэй та алдаж ондог орчлонд шаналж мохордох үедээ аллаг нүдэнд нулимс хорж танигаа дурснаа алдрын уулж мөнхөдсөн үрбэтэндээ аав минь ахяд хизэж дуурсахгүй айлгон вэжтэй та босоод ирэх чивштэй минь та бодлогогүй мөхөгээ зэмлэгч биштэй та. За сайн өрөвтийн овгийн галаа хүндэтгэн гэдэг нь өвдөдсөн ураг төрлөн ирээдүйн хавчаа хүндэтгэж буй илэрхийлэл юм аа. Галгалан том бодрааж өвдөдсөхийн ариун сүнсийг байсан ураг төрлөөр өнөр өтөн элбэг хангалуун явахыг ерөөн энхүү дэгэсэн хэлье. За бидний сайн өрөвтийн үргийн хамгийн хүндтэй дүнтэйхэн галыг асаалгая. Одоо бидний галгуунтыг асааж, хөгжөөж, бодрааж өхрийн зам үйлийг үйлдэж энэ дэшин бид хүмүүс их аз жаргалтай улсуудын энэ 100 насыг загж байгаа хүнээр галаан бодрааж байгаа талархаж байна. Эдний дэж, эдүйлгийн дээд, тавангийн торгод урдан ерөөлийн шард ус эдний дэж бид өхний галуудад үргэлж мандан мадрахав тугай. Бид өхний наадам, бид өхний одоо зугаасан бид өхний сайн сайхан байгаа бүлэглэлийг сайхан хийж хурааж байгаа шүү. Сайн хурааж хэрэгтэй шүү. Бид өхний галуудад үргэлж мандан мадрахав тугай. За галгуунтай хүндхэн галдаа өргөлөөгөө өргөсөн хүмүүстэй талархал илэрхийлье. Харсан
Улаасан бүлгийн өвөсний савлуудын цаав хүндэн ургуутан байна. Улсадрын эрүүгийн хөөс удам ухсаан нь 이 적었다 보니 나이만 후크티 내가 그냥 저기 제비드바가 처음에나 하루치 왜니 자루치 그때 왜니 그 저 떨어서 한국에 막 또긴데 umba가 배시 아따 적었다 보니 나이만 후크티 타고 근데 걸어 또 뭐시면 됐니 따따 떨어서 저 있어 니 그런 것 서따따가 나 적었다 보니 따따 덕보로 때 타고 근데 와서 세ven더 집이야 손대기 졸업한 발신 되면 목도 되시는 저것도 그냥 발치마고 있어서 힘이 줘서 다시 대체 뒤에서 힘변 조직이 줘서 아르치를 줘서 내가 다치고 줘서 이 나이목도 말씀 하나 되게 단단히 걸고 저것도 그러고 서집에 되게 이 나타는 저때 야구인 적었다고 우리 어떤 학도늘었다 거기 와서 대체 그래서 이 발전자가 세바가 나타나게 비어도 일이 있었는데 아따가 용 죽고 또 혼다니까 비 내가 소요해 아니 그 이름 들어왔을 때 봐서 옥도는 많이 아해 옥도 타고 인터넷에 되어져도 다들 데레 아무것도 그때 많이 이렇게 다다서 도슨 도태서 소원하시고 됐네 알아 이러고 됐어요. 대체 그때 보니 팀이 뚝 되는데 그게 따뜻한 약치로 내려오고도 전도 있어 봐야 되게 더 잘면 다니거든. 되게 더 약대. 되게 이제 얼굴 어쩌다 다니서 어쩌자. 내가 열심히 했을 때 이제 다 저거서 하던 더번 뜻도 하다가 올호도 하고 살살가 앞들을 살살하는 이거야 살살해야 이러니까 또 이게 바이를 전화도 제일 전에 소리 맞아. 자, 왜 올라왔다 사이를팅 그때 тэр хүмүүсийн тэр хүний одоо удам судар дончдын гэдэг айлын бас удам судар дарцэг гэдэг хүний хүүхэд байна. А дарцэг нөхөр гомбодоо гэдэг хүмүүс өөр хүн хангагийн 30 ус сумын хүн юм гэнлээ. Харчин өртөө нэх үед тэр өртөөний юугаар газар болгоноос хүмүүс татж яадаг байсан учраас тэгээ тэр альбомд хурж ирж тэр манай ээжтэй суугаад тэгэл айл гэр болоод мандахсан мундаа тэр харчин өртөөний зам 18-ны богд гэдэг нутгаар нутгалсаар угаад төдий хүртэл явж угаад юу асуусуудаа тэднээс өртөлүүд нь бид нар л явж байгаа улсууд байгаа. Би болохтой зэрэг багасаа айл дөргөгдсөн манай өргөж явсан аав бол одоо Дорнот аймгийн Цагааваа сумын хүн байсан юм байлээ. Бас харчин өртөөд татгадаж орж ирээд тэр Батсүр гэдэг дүүн
өөрөө болохдоор лам хүн байсан. Тэгээд тэр эсэргүүний юу гэдэг эсэргүүн гэдэг нэрээр 37 онд баримтлагдаад 10 жил шоронд яваад тэгээд хүрээд ирсэн. Харин алах ял загдаагүй явж байгаад хүрээд ирсэн. Ирээд намайг өргөж авсан юм байна лээ. Хэлмэгдсэн гэсэн үг. Хэлмэгдэлд явсан хүн. Тэгээд би чинь сургуульд ороод би чинь сүүлдээ эсэргүүний хүүхэд гэдэг нэртэй болоо банлаас юм баг сургууль. Тэгээд юм л болохгүй бол эсэргүүний хүүхэд гэсэн гэж тэгдэг болцсон байсан шүү дээ. Тэгээс сүүлд дүүгээр нь Батсуур гэдэг хүнээр нь овоглоод эхлээд Дэндүү гэсэн хүнтэй тэр хүнээр эцэг нэрлсэн байсан юм байна лээ. Ойлгосон. Дэндүү гэдэг нь ямар очирдаг вэ? Унцод хүн байсан юм. Одоо энэ Толын хэд лам хүн тэгээд өлгийн хэд Толын хэд дөрвийн суурин дөрвийн дүүр багийн тэнд бас нэг хэд байсан. Тэнд унцод гэдэг тэр нэрээр тэнд амьдарч сууж байсан. Тэгж яваад тэр чинь эсэргүүнээр татагдаад явсан. Тэгээд зүүн хараа баруун хараа хаагурч явдгийн хоригдлоор явж байгаа. Тэгээд 10 жил болоод төрөд ирсэн. Ирээд намайг өргөж авсан юм лээ. Тэр Гомдоогийн гэдэг айлаас Дарцв гэдэг манай ээжээс. Гэж манай тэгээд дээд зүйл одоо би одоо тэр Дончдын гэдэг айлынх нь одоо манай ээжийн тэр дээд зүйлийг би бүр нутаг дээр нь очиж үзсэн тэр 18-ын богдоос зүүн чинь тэр толгодуудын дунд нэг зөөнөөс орж ирсэн нэг тийм амын яг хажууд бууцан дээр нь очиж үзчихсэн тэнд өөрийнх нь гэр хотоор зэрэг нэг том чулуугаар хөрөөлцсөн буур тойроо 4 гэрийн буур байдیں۔ Тэгээд тэд нэр яг хүүхдүүд нь байсан. Тийм нутаг байдаг одоо ч гэсэн байж байгаа. Ганцаар үжигээ хойд дүр болсон одоо энэ залуугийн чинь ээж нь болохтой зэрэг бас л манайхны удан болоо явдсан байлээ. Манай яг чи ярьж байгаа нь. Тий одоогийн хутагт маань тий. Тий. Нэрийн чинь билээд юм мэдгүй. Ухтах хоёр л. Тэгсэн чинь ээж нь болохоор манай тэр одоо энэ ээжийн төрсөн дүү хамаатан болдог чог гэдэг хүний өргөмөл охин байж байгаа тэрнээс гарсан хүүхэд нь тэр одоо тэр хутагтын энэ шинэ хутагтын л ээж нь юм байна лээ. Яг одоо тэгээд би чинь одоо багасаа машин тэрэг дантаа малдыг нүд муутай одоо тэгээд малд нүд муутай дандаа машин тэрэг төмөр ухаж байдаг хүүхэд байсан болохоор одоо тэгээд төмөр их нүд сайтай байсан. Төмөрөөр ч одоо би 100 яндан янз бүрийн хийн л дээ. Одоо ч гэсэн хийн яндан хийгээл тавьчихсан нэрдээ 100 чигээд тавьчихсан. Одоо тэтгэврт гарсан хэрний одоо тэгээд зүгээр байна гэж байхгүй одоо та одоо тэтгэврт гарсан завтай байж юугаа хийж идэв гэж ирээд ном уншихгүй яа тийм ном уншиж амжихгүй чадахгүй амжихгүй завгүй л ойлоо яв хийгээ завгүй гэдгийг гэхтэр одоо тэгээд нэг алах тош бариад хадаас байвал тэгээд бариа явж идэв яг одоо ажил хийхдээ 34 жил ажиллаад Зүүн Баянгийн 25 дугаар баазад 67-оос 69 онд тэнд намрын зэрэгт яваад автоврын тусгай батлаа. Хойны аяш гэдгийг ангид тэр чинь хойны аяш гэх тэр хүн болгонд таньдаг аримд явсан хүн болгон зэргүүц хүртэл танд юм элэ. Зартай нэртэй хүн тэр чинь тэр ангид одоо офицеруудын тусгай үйлчилгээний машин барьдаг байсан юм. Тэгээд тэнтээс 3 жилийн дараа 72 онд халагдчиход 11 дугаар баазад юуны шуудангийн жолооч болоод одоо нөө олон улсын шуудан гэж байлаа шүү дээ чинь. Цэлийн заставуудаар шуудан хүргэдэг ажилтай. Би дарнаа мандагцсан юм. Бага насандаа 4-р ангийн суралцж байгаа. 4-р анги төгссөн. Одоо малтан дээр гарч байгаа малтан болж байгаа. Тэгээд нэгт үйлдвэр ханха байгуулагдаж байгаад нэгт үйлдвэрч ажилласан. Нэгт үйлдвэр болохон тоохонд гацхаар 4-р зэрэгтэй нээцээс ажиллаж байлаа. Тэрнээс хойш ажиллаад насаа тууштай ажиллаж хэдүүд энэ миний том ах. Би 5 хүүхэд гарсан. 3 охин 4 хүүхэд. Энэ миний том ах. Тэрний дараа цаахандаас мэддэг гэж байгаа юм би. Хамгийн баган даач нараа гэж юм байна. Тэгээд ингээ хайдаа хүүхдтэйгээ би ихээс 3 хүүхний хамгийн том нь айл дүрчдэгдсэн би. Тэгээд 11 сард ээж авсан гэлээ. Өөрөө хүүхэд айл дүрчмэд тэгээд намайг хийж авчихсан юм байл. Гэхдээ таадаг гэдэг намайг
гадаадантаа таалдгаа гэж. Ордод байсан юм аасаа бацхад байсан байлгүй бодоод тэгээд хүнд өрсөлдөгдсөн юм. Тэгээд хүнд өрсөлдөгдөөд тэгээд яхаа одоо малчин туул малаж явахаар ажиллаад сургуулийн насанд суусан. Сургуулийн насанд айлын дарна хой маань сургуулийн насанд суралцсан. 4-р анги төгсгсөн. Тэгээд ийм л одоо тэгээд тэгээ яхаа хэдэ хөөхөд өсөж өндөж харваад сайхан явж л байл. Би өөрөө даралт ихтэн. Бодоо даралт ихтэн. Тэгээд явчихна гэж байхгүй. Тэгээд мотод дүүдэг нэт байгаад. Миний ахад өнөр олон. Миний ханижээс ханиаж аргархийн ч олон хүн би. Яг миний нөхөр бол ухнаа гэж амраа ухтай ухнаа гэж юм бэ. Адорын мастер тэр гимэржилтэй мастерын байсан. Тэгээ миний хүүхдүүд таараад мен даавар сайхан явж байгаа. Тэгээ би хөрөөд магтаал гэдэг юм яриад яа мэдхгүй тэг юм дээхгүй яа. Амна хэсэг боёо хэсэг даяа байдаг юм байна. Өрөөгдэн даяа байдаг юм байна. Ээжээс миний хэсэг хин даяа боёо байдаг юм байна. Ингээд одоо өнөөдөр би 80 гараад явчих. Тэгээ ийм л энэ надад өшөө надад юм та тааханд баярлалаа. Оргийн баяр маш сайхан байна. Одон сайхан ахадгүй төрөл сатангуу цоглолцсон маш сайхан байгаа. Тэгээд ус сагаар тэнгэр маань бас их гоё байна. Энд цогсон бүхэл одоо ахадгүй төрөл сатан таньдаг хүмүүс энд үйлчилж ажиллаж байгаа улсуудаа энэ баярын мэндийг хүргэж сайн бүхний хүсэн өрөөе да. Та энэ жил нас өдөр хэд хүрч байна? Би энэ жил нас өдөр 87 өнгөрөөд л явж байна да. Бага насндаа яхадээ би хөдөө малж явсан. Би тэгтээ өвгөн ах хөгшийч хоёртойгоо гурвуулхан арсан. Тэгээд маллаад хэдэн адуу тэмээ малтай хэдэн хонтой. Тэгээд тэр хоёр маань хоёулаа нэг нь өрөөснөд нэм харахгүй нэг нь такс хосчоод. Тэгээд би бас сургууль соёлоор явж чадлагүй. Тэр хоёроо 12-тойгоос хэлж тэр хоёроо тойсон да. Тэгээд тэр хоёр маань намайг 17-тай байхад хоёулаа бурхны оронд яваад тэгээд би дараа нь тэр хоёроо нэг сар шөнө өвлийн хүйтэнд нас орсон, нэг нь хавар нас барсан. Би хөгшийжтэйгэн хамт амьдсан хөгшийж минь намайг сайхан хүн болгож тэр хоёр маань хүний зэрэг түргэж сайхан болгож орсон. Тэгээд би гар үйлдвэрт ороод тэр хоёроос хойш үйлдвэрт орж юм аяад ойдолчин болоод тэгээд би нэг ганцаараа нэг гэртээ сажилж явсан. Амьдрал ямар тэр үеийн амьдрал сэргээн босголт нөхөн сэргээлтийн үе байсан болохоор хүний амьдрал тэр үед одоо нэг шиг ийм сайхан байгаагүй. Нөхөн сэргээн босголтын үед чинь одоо хаалбал юу хийдэг ийм үе явлаа. Тэгээд явж исэн чинь надад сайн хан таарсан. Алтангэрэл гэж сайхан хүн сайн хан таарсандаа би ганцаараа би 23 наснда би 64 онд суусан бит хоёр. Тэгээд хоёул миний гэр орондоо хоёулаа бүх юм хэн манай гэрийн хүн бол маш уран, маш ухаантай, хүнд их сайхан сэтгэлтэй тийм хүн байсан. Тэр хүмүүжил нь надад бас нэгтгэсэн бахаа гэж би дотроо бодож л явдیں۔ Одоо үед би ханисан ханиа хөгшийжгээ их боддог. Одоо ч би хөгшийжгээ л бодож байгаа. Хөгшийж маань надад их юм хэлж өгсөн. Мөнгө төгрөг алт мөнгөний хойноос битгий явж байгаарай миний охин. Би өөрөө өөрийгөө авчих ёстой. Би өөрөө
бүх юм хийж чаддаг байх ёстой гэж өгшиж юм надад хэлсэн. Тэр мөн маш сайхан тэр бүгд миний өөрт шингэсэн. Тэгээд би хүүтэй басанда хүүгаад хүүтэй сайн эмээ өгшиж сайн өвгөх. Тэрний дараа сайн ах. Тэрний дараа миний хүү ижигээ сайхан авчива. Өвгий дутуугийн зовлонгүй би хүүгэн урт насалж удаан жаргаж над шиг ингэж үр хүүхдээрээ тойлвол үр хүүхдэн хэрэгж сайхан яваасаа гэж би цагийн үргэлжлэд бурхан багштаа Тэнгэр бурхандаа заяа таван тэнгистэй залбирт тэгээд төрийнхөө сүлдэнд залбирч явдин да. Яг хойд үедээ ажил хийж түмэн олныхон донд эвтэй найртай сайхан яваарэ гэж хэлмээр байдаг. Ер нь хүнд тийм ихээр бадан зам байхгүй. Та ялангуяа ядарсан хүндвэл маш их тусалж, маш их юм хийж өгч ядарч байгаа хүнд тусалж явах нь хэрэгтэй. Тэгээд үр хүүхдүүд нь эх орноо хамгаалдаг байх хэрэгтэй. Эх орондоо юу хийж бүтээх, гадаадд явж амьдарч, гадаадд явж ажиллаж байхаа гэр эх орон ард түмэндээ юу бүтээх вэ? Сургууль соёл би яаж явсан? Явж ирээд би юу хийх ёстой юм бэ гэдгийг хүүхдүүд жоохноос нь эхэсгэн сургах ёстой. Эхэсэг нь өөр хүүхдүүдтэй жоохноос нь хэлж өгч. Жоохноос нь юм хийлгэж байх хэрэгтэй. Тэгвэл тэр хүүхэд боджил байна. За. Энийг уулсын донд идэвхтэй байгаа монголчууд бид бүгдийг өнөөдөр ус цайгам, мус баярлам сайхан өдөр болж байна. Та бүхэндээ ургийн баярын мэндийг хүндэтгэн айлтгая. Өнөөдөр Ахтуу хамаатан садны төр саднаа дуулан авчирч энэ хүн сайхан зүүд нөрний орчлонгоос өвцгүй энэ сайхан их өргөнд Ахтуу хамаатан саднаараа ураг төрлийн баяр хийж байгаа та бүхэндээ хөтлөгчийн зүгээс болон энд байгаа ил чатаагүй мөн төрс Ахтуу нарын чинь өмнөөс энэ өрөөнд баярын мэндийг хүргэн мэхий ёсё. Монгол түмний найр наадам өөрийн гэсэн тэгж аягтай байдаг. Уртын дуу хуурын аялгаагаар эхэлдэг. Хормостод уртын дуу хурдан орны тоос хуурын аялгаа хүрдэг юм гэсэн. Тэгэхээр одоо та бүгдийнхээ өмнө нэгэн сайхан уртын дуучигаа хайснаа өргөж байна. Эдийн засгийн дуучин чуулгын дуучин туяацсан хуурч дандан арга чанарыгаа хүндэтгэлийн тайсаа өрж байна. За баярлалаа жавруулээ. Монгол төрийн түмний найр наадам ийхүү уртын сайхан дуугаараа эхэлдэг чамтай. За ашгийн зүмбэр хоргийн чулуу 18-ын богдон сүмдэр алсын зэрэглээд тал нутагтаа жарган суугаа азаа буурал өвгдээд сүүд тэнгэрийн алтан од шиг түгэн дарсан ахан дүүс тав хүндээ ураг төлөөн батжуулж удам судраан мэдлэлцэж уламжлалт Монгол ёс ургийн баяртай хүрэлцэн ирснийг тань хүндэтгэн
энэхүү тайзнаа таавууд бүгдийн хамгийн эрхэм хүндтэй өндөр буурай болсон чогийн цэвэлмаа таныг хүндэтгэлийн тайзнаа алуун алгадаштай угтан авцгаая. Уурлал өнөөдөр 100 насурж 6 таяг тулж байгаа ийм сайхан өндөр настай буурд байна. Өдөр таавууд хамгийн нэгдүгээр баярын төрөг эцгээрээ баярлж за таавуундаа эсэрэг өөргөө уулзалтыг амжилттай сайхан хийгээд ажилтнуудаа гэрэнтээ ихэнхдээ зэрүүлэнгээ сайхан амармадын сайхан явуултаа ярая. За дөрвөө хамааyaa сайхан таньцаж өгөхтэй таньцаж цомороо сайхан таньцаж ортодоос төтө ярая. Хөөрлүүдийн маань, аав ээжийн маань, өвгдээдсийн маань өргөсөн сүү замын минь гэрэлтүүлж тэнгэрт байгаа тэр олон сайхан өвгдүүд маань биднийг хангалж шуушиг хааж яваа учраас бидний ажил үйлсийнхөө бүтэмжтэй сайхан өнөр өтгөн болж байгаа хаа. Хүрээ та нар минь уртнасаж удаан жиргэг болтугай. Хүрээ. Өнөөдөр нүүр хагаж уулзж байгаа хүмүүс байгаа. За тэгээд ийм сайхан агаар устай газар ирсэн сая их сайхан гадны дахилгаа хийсэн байх. Өдөржин бас хамттай байдаа нар хурд ишилсэн сайхан газар ирж байна. Тэгээ манайха нийгмийг анхааруулж хэлэхэд ерөнхийдөө бол албан ёсоор эхэлсэн гэдгийг дуулгая. Бас нэг амсад тавиад байгаа үуч бас нэг гоё харагддаггүй шүү. Тэрний оронд ихнэрээ үнсэн дээ. Эсвэл өөр хүүхдээ үнсэн дээр хундаг үнсээд яах вэ? Энэ дээр бол бид нар өнөөдөр сайхан мэд мэдлж байгаа эхний 3 хундгаа дуу хураа бүжиг наадмаа сайхан ах түнрээрээ танах нэг сонссон их авиастай хүмүүс байдаг гэж сонссон. Тэгэхээр одоо бүжгийн талбай бэлэн байгаа, тайз бэлэн байна. Одоо бол бид нар чухалчсан ёстой ажлуудаа бол хийцэн. Зан заншлын юмнуудаа хийцэн. Одоо бол халуун дулаан сайхан сууж дуулж бүжиглэх цаг шүү. За би тайзнаа хуурчдгоо данцаар авч байгаа үрж байна. За баярлалаа. Манай сайн өрөөлтийн дотор одоо 3 сайхан яруу найрагч байдаг. Тэгээ миний одоо эндээс хараад уншаад байгаа шүдгүүд бол мөн тэр хүмүүсийн өөрсдийнх нь бас үгээр урсан шүдгүүд байгаа. Элбэг жаргалын баяр дүүрэн, их шиг дууны аялгау дүүрэн, энэрл хайрын ерөөл дүүрэн, ингчэн мандахын буян дүүрэн, их үрсийн элбэрэл дүүрэн байхыг та бүхэндээ ерөөё гэж ямар сайхан
Итгэгчдийн ерөөлтэй үгийг хэлж бичсэн бай. Сайхан байна. За одоо би энэхүү сайхан дүүрэн ерөөл дээр та бүхэнд хандаж бас үг сургамжаа хэлнэ үү хэмээн мөн бидний өнөөдрийн хамгийн хүндтэй сайхан зочдын нэг Ахмад Настан Сүрьябатар танд микрофоныг шилжүүлье. Бүгд хадуу угтаавья. олон жилээр алдаршсан дуурсаар байгаа тэр айл удам угсаатны үр сад хүүхдүүд та бүхэн одоо бүгдээрээ ажлын өндөр амжилт ажил сайхан амьдралын сайн сайхны бүхэл бүгдийг одоо бүтээн байгуулсаар өдий хүрсэн хүмүүсээ доктор одоо та бүхэндээ зориулаад энэ та бүхэн бүгд ажлын дээр сайн сайхан бүхнийг хүсье гэж байна. Баярлалаа та бүхэн удаа нас болтугай. Тэгэхээр өнөөдөр бол хамгийн зөв хүмүүс суулсан сайн ерөөлтийнхэн гэж ямар гоё нэр юм бэ? Сайн гэдэг үг чинь үнэхээр баг дуутал гоё сонсогдож байгаа байхгүй юу? Манай найз мөгийн намайг хэлсэн. Манай одоо ургийн баяр болох гэж байна. Миний найз ирээд хөдлөө тусдын болоорой хэн за танаа ургийн овог энэ төр гэсэн сайн ерөөлтийнхэн гэсэн зүгээр цэлмэл явц надад мөнгө цаас хэрэггүй гэж хэлсэн шүү дээ. Ийм гоё юм чинь. Зайлчил гэдэг ураг ороод ирвэл би айн штэ. За бурхан минь яадаг бол очоод ууж идээд додом судраа дуудаа чи юу юм гэх юм болов гэдэг. Сайн ерөөлт ирэх гэсэн үнэхээр гоё сонсогдож байна. Тэгээд өнөөдөр энэ тайзан дээр хэлж байгаа буурлуудын амнаас дандаа сайхан ерөөлөөр гарч байна. Ерөөл өхөн биелэх болтугай. Хүний амнаас гарсан үг агаар мандал биелэх гэж хэдэн зуун жил шувуу шиг жиргэж явсаар гад биелдэг гэсэн. Тэгэхээр та бүгдийн бүх зүйл сайхан сэтгэлчлэн бүтэх болтугай гэж ерөөё. За тэгээд би тайснаа нэгэн сайхан хүүгээ өргөх гэж байна. Хүний үгээр хэлж болдог зүйлийг үйлдэлээр ойлгуулж чаддаг хүн бол бүжигчин байдаг. Бүжигчин гэдэг бол одоо сэтгэлийн хөдөлгөөн, биеийн хөдөлгөөнөөр илэрхийлэгдэн гэж үг байдаг. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ манай Тэнгис маань одоо болчгон сугсраа бүжгээр алтан гэрлийн Тэнгис бүжиглэх нэ. Сайхан аавынхаа нэрийг ах トゥ нарынхаа өмнө сайхан дуудуулж энэ сайхан тайснаа гарч ирэх нэ.
мод чимээгүй ургана гэж байдаг. Авиасууд ингээд хүнд нуугдаж байдаг. Бас модны чимээс модноос хол ундгүй байдаг. Та бүгдийг одоо үнэхээр авиастай ахын дүүстэйгээ сонсч байсан. Тэгэхээр ийм авиастай залгамж чадаа залуу хүү байна. Тэнгис гэж байна. Ямар ч гоё нэртэй. Алтангэрлийн тэнгистэй баярлалаа. Аавын дүүрээр ханхайлсан унган нутгийн улсын ээжийн магнан үчлээ шиг атран хүртэл дотно. Альбин говийн сүм зөмбөр хоргийн чулуу чамда газрын холоос сэтгэл минь гэрлийн хурдаар тэмүүлнэм. Энэ мандах сайхан нутаг сайн өрөөлтийн овгийнхны ураг удамд бат төмөр өлзий чулуун цолмон гээд хямрал 3 сайхан яруу найрагч төрсөө. Сайхан байна. Монголын архитектурын нэвлэлийн удирдах зөвлөлийн гишүүн Шинэ Ухаан Дэлхийн их сургуулийн архитектурын тэнхимийн эрхлэгч багш Г. Зол Жаргал шүлэг бичиж зураг зурах дуулж бүжиглэх талын авиастай ахын дүүс олон байдаг. Онцлогод таатай байна. Одоо тэдний шавнар одоо мөн авиастай залгамжлаж яваа. За ингээд та бүхэн тэр их авиаслаг хүмүүсийг хүндэтгэн тэр хүмүүстэй мөн та бүхнийхээ хүндэтгэн нэгэн сайхан уран бүтээлчийг тайлснаа өргөх гэж байна. Өнөөдөр та бүхний сайхан ургийн баяр дээр нэгэн сайхан уран бүтээлийг өргөн барихаар хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээд намайг энэхүү одоо ургийн баяртаа хүрэлцэн гэж одоо миний одоо аавын одоо шүлгээр бичсэн уран бүтээлийг өргөн бариач гэж одоо манай Жавхлан найз маань бас урьсан байгаа. Тэгээд Жавхлангийнхаа урилгаар бас өнөөдөр хүрэлцээр байна. Тэгээд энэ дууны эзэн манай амар сайхан их чиг би тайлснаа өрье гэж бодож байна. Таны бас сэтгэлийн үгийг сонсё. За сайн ирүүлтийн ургийн баярт хүрэлцэн ирсэн ихэмсэг ахын дүүс та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Би Сэрэлмаа ээжийн дунд үе цолмонгийн гэргийн амар сайхан байна. Тэгээд манай нөхөр болохоор зэрэг зохиолч яруу найрагч зохиолчтой хорооны гишүүн тийм хүн байсан. Тэгээд дуу шүлэгний үг бичгийн хамтаа бас жүжигийн зохиол олон бичсэн. Тэрнээсээ зарим нь Саранхуй театрт тавигдсан. Тийм. Тэгээд 80-ад оны сүүлээр миний аймаг говийн бүсгүй гэдэг дууг зохиогоод тэр дуу нь улсын уралдаанд улсын дуур жүжигийн Эрдмийн театрын дуучин банд гэдэг хүн дуулж тэр дуу нь улсад 1-р эзэлжсэн тэр дууны уралдаанд. Тэгээд дараа нь ой жижигсэн бацаахан дуулж олонний хүртэл болгосон. Дараа нь малчид дуулж энэ улсын уралдааны тэргүүн байрын шагналд ариун болд дуулж бас клип хийлгэсэн. Энэ дууны шүлгийг надад зориулж зохиож ирсэн. Тэгээд бацаахандаа ажлын амжилт хүсье. Та бүхэнд ч гэсэн буян зайн төмөрөө үржин дэлгэр хортгоё гэж өрөөлж төшөөлье. Мөнгө үзгийн хөгжим цолмонгийн шүлэг миний хань говийн бүсгүй гэдэг уран бүтээлийг өргөн барья. Борхон царайндаа тормын тоос буусан байдаг намун хэрийн гэлцээцэг насны хань миний говийн бүсгүй тэнгэрийн хаяанд тэр тэд цаглах тэр ганц гэрманайха тэр минь зэрэглэнд мод шиг найгаа Тэмээс үргэ бидний уян хорын амон эгшигтэй уйхан донд нэгэн мэлмэрдэг дожим талын цэнхэрхэн айлгуу
болж байна. Би охинтойгоо цуг ирс одоо их сайхан олон танилтай зарим залуучуудыг бол танихгүй шүү дээ. Бид нар сүүлд нь одоо ингээд танилцаад ингээд ярьж өрөөд гоё байна. За миний аав Гомботой гэдэг байсан. Эхээсээ бас 15 гулаа тэгээ хамгийн том нь байсан. Тэгээ их уртын дуу их сайхан дуулдаг хүн байсан. Манай ээж болохоор Дарзав бас их олон хүүхдүүд бас хамгийн бага нь байсан. Тэгээ юм их ойдог уран хүн байсан. Би болохоор Гомботой гэдэг айлын яг 12 дахь хүүхэд нь. Миний аав чинь их сайхан дуулдаг хүн байсан. Тэгээд айлын найранд очиод бүх уртын дуу сайхан дуулаад би яг хажууд нь суугаад гоё дуулдгийг хараа сууж идэг байсан. Бага насаа ч одоо сургуульд ортлоо хөдөө аав ээжтэй гэлээсэн. Тэгээ сургуульд ороод өмнө аймгийн Мандай сумд тэнд 10 жилээ төгсөөд анагаахын дундыг төгсөөд тэгээ ажиллаж байгаа. Тэгээд тэтгэвртэй гарсан та. За манай гэр бүл би 6 хүүхэдтэй, миний нөхрийг Мжидож гэдэг хүн байсан. Тэгээ манай том охин маань энэ байна. Тэгээ бүгдийн л одоо ихтэй сургууль төгсгсөн дөө. Одоо хамгийн бага нь бол 3 дугаар эмнэлэгт эмчээдгийн. Манай энэ охин болохоор ингээд дэлхийн аварга оролцоод дэлхийн аваргасан тийм тамирчин байгаа. Бусдууд мөн адилхан тамирчдайсэн. За тэгээ бүгдээрээ эрүүл бүгдээрээ сайн сайхан амьдрахыг л хүсье да. Дүү нартаа, ах эгч нартаа, хүүхдүүдтэй баярлалаа гэж л. Бид нар бол энэ сайхан өвөг дээдсийн үр удмууд байна. Тэгээд маш их өнөр өтгөн болсон байна бид нар. Тэгээд та нартайгаа энэ хугацаанд тий ургийн баяраараа уулзаад танилцж байна. Сайхан харилцаа бид нар маш их сайхан одоо ингээд энэс эхлээд цаашаа харилцаа өргөчөнд хэлнэ гэж бодож байна. Би Мжидож хүүхэн дүү нарын уугаа охин доороо 5 дүүтэй. Тэгээд одоо багасаа 11-2 наснаас эхлээл одоо спортын энэ том гэр бүлд орж спортоор хичээлж эхлээд тэгээд анхны гэсэн маш олон амжилтуудыг үзүүлж исэн. Тэрүүгээрээ бол нөгөө түүхэнд нэрээ бичээ үлдээсэн тамирчин хүн. За тэгээд анх болохоор би хөнгөний одоо намжилмаа гэд манай сургуулийн биеийн тамирын багш байсан байхгүй. Тэгээд намайг анх хөнгөний шгшөөгийн багт одоо спортын дүү арданд хүргэж өгч ирсэн. Тэгээд биеийн тамирын хичээлдээ манай Сарангуй сайн гэд. Тэгээд би тэндээ хичээлж байжгаад анхны жудо бүхийн эмэгтэй жудо бүхийн тамирчид хичээлж эхлэнгүүт нь шалгуулж ороод тэгээд тэндээс миний одоо яг жинхэнэ спортын гараа, амжилтын гараа эхэлсэн. Тэгээд жудо бөхөөр олон улсын тэмцээн, улсын аварга, олон улсын аварга, тэгээд самбын дэлхийн аваргын бас маш олон медалуудыг хүртсэн. Тэгээд дараа нь 98 онд Монголын бодибилдинг федерацийн одоо эмэгтэй төрөл хөгжиж эхэлсэн. Тэгээ анхны бүх тэмцээнүүдэд орж эхлээл бас бүх аваргуудыг аваад тэгээд үнэмлэхүй аварга гэдэг тэмцээнд нь бас 4 удаа төрүүлж исэн. Одоогоор бас энэ амжилт эвдэгтэйг байгаа. Тэгээд Монгол улсын бас бодибилдинг федерацийн спортын түүхэнд анхны одоо хамгийн анхны олон улсын тэмцээнүүдийн аварга Азийн хошоо аварга болж бас түүхэнд нэрээ бичүүлсэн. За тэгээд нөө бүрт чон гэдэг бас сайхан арга хэмжээ олдог жил болгон тэнд бас шилдэг тамирчин анхны одоо шилдэг тамирчин болж исэн. Миний энэ амжилтууд чинь 1998 оноос эхлээд энэ бодибилдинг федерацийн спортоор хичээллээд тэгээд одоо би чинь тэрнээс одоо 2027 он гэхэд одоо яг бүртчөнд бол яг манай бодибилдинг федерацийн төрлөө бас энэ амжилтыг арай дээгүүл явж байна. Бакалаврыг би их шавийн дээд сургуульд төгссөн, бүх их шавийн дээд сургууль. Магистр дэгрийг болохоор Москвагийн биеийн тамирын академиг төгссөн. Одоо шүтээс шинжлэх ухааны техникийн их сургуульд хоол зүйн шим судлалын докторийн ангид
тий сураад бүх одоо кредитээ цуглуулаа судалгааныхаа ажил дээр тий явж байна. Би бас нөгөө одоо улсын аваргын тэмцээн гэж болдог ш тий. Тэгээд тэрүүгээр нийт ингээд улсын аварга болсон амжилтаа тоолохоор 10 удаагийн улсын аварга болсон байдаг Монгол улстай. Тийм амжилттай явж байна. Тэгээд одоо нөгөө энэ олон жилийн хөдөлмөрөө үнэлүүлээд Монгол улсын гавьяа тамирчин цол хүртсэн. Тэгээ энэ бас энэ бидний удам тий өвөг дээдсийн маань ивэл хайр буян хишиг одоо би ингээ хичнээн зүтгэж байгаа ч гэсэн бас тийм байгаа л гэж би маш их талархаж явдаг. Монголын мистер Зол хоёр миний гэр бүлийн хүн. За тэгээд 3 охинтой том охин маань цэцэн сүндэр одоо оюутлогоод ажиллаж байна. Удаах охин маань Зол хоёрын цэцэн оюун одоо Малайз улсад софтвер инженер мэрэгчлэр сурч байна. Манай баг маань бас санхүү эдийн засгийн дээд сургуульд бас технологийн чиглэлээр UI UX дизайн инженер гэдэг чиглэлээр сурч байгаа. За би өмнө говь Малайз суманд төрсөн жүгжин гэдэг хүн байна. Тэгээд тэр энэ цэвэлмаг маягч ах Лувсан гэдэг хүнтэй гэр бүл болж байж байгаа 7 хүүхэд төрүүлсэн. Тэгээд 7 хүүхэд маань нэг нь бурхан болсон одоо 6 нь байж байна. Би ханьд отаага өмнө Малайз суманд танилцсан. Нэг нутгийн усанд байж байгаа танилцсан. Тэгээд сүүлдээ амьдралын ихээр төмөр замд ажиллаж байгаа. Тэгээ манай өвгөн авьяаныхаа амралтанд гарч байж байгаа 95 нас хүрээд одоо 2000-д бурхан болсон. Манай хөгшин бас хөдөө бол малчин байсан багийн дарга хийж байсан төмөр замд ирээд төмөр замд нэлээд жил жижүүр хийсэн. Болдвол жижүүр цахилгаан станцын машин центр хийж байгаад тэгээд гавьяаныхаа амралтанд гарсан. Одоо үр хүүхдээ сайн сайхан амьдраарай, нэгнтэйгэн эвтэй найрамдалтай сайн сайхан байгаарай. Олонтойгоо хүнд тустай сайхан байгаарай гэж хүүхдээ захидаг да. Залуучууд хоорондоо их сайн танилцаж нэгнийг тэдний гэж мэддэг, тэр энэ гэж мэддэг ил баймаар байна. Хамгийн гол нь тэр байна. Одоо уулзаад байсан нэгнийг танихгүй, нэгнийхээ хүүхдийг танихгүй энэ тэр тийм асуудал байгаад үйд юм байна. Миний төсөөгчээ. Энэ миний төсөнд үү, энэ миний төсөнд үү. Бид нар нэг их болсоо. Манай аав ээж чогийн сэжвэдэг гэж хүн байсан манай ээж. Тэрний хамгийн том охин нь дараагийн хүү би. Миний төсөн эгчийн одоо 7 хүүхэд байна. Миний төсөөгч. Биний өөрийн 7 хүүхэд байна. Миний энэ төсөн дүүгийн 8 хүүхэд байна. Энэ дүүгийн 7 хүүхэд байна. Манай аавын чи аавч юм бол нэг их 5 гарын 5 хүү байна. Тэрний нэгнийх нь хүүг нь би байгаа. Манай аавын ах нь аюушин дэжиж хүн байсан. Энэ дээр үед татаад явдлын яамны сайд байсан хүн гэсэн. Тэгээд тэрний дүүн бояар авчих гэж хүн бас байсан. Тэгээ манай аавыг аюушин мэж гэж. Тэгээд манай тэр аавын дүүн аюушин дүгэр гэж хүн байсан. Манай аавын тэр хамгийн бага дүүн аюушин цэдэв гэж хүн байсан. Миний аавынхаа нэг 5 дүүгийн ах 5 үйл мэдэн. Бусдаа нарийн сайн мэдэх юм байна. Ээжийн тал нь. Ээжийн талын ах дүүн одоо ингээд цуглаад байна да. Одоо энэгээ сууж. Ээж нь хэдүүлээ байсан. Манай ээж чинь одоо асаал нэг айлын 7 хүүхэдл байсан гэсэн.
Тэгээд 7 хүүхдээ 7 аял болж гарсан. Тэгээд одоо ингээд яваад одоо ингээд үргэлжлээд яваад. Одоо бүх хүүхдүүдээ сайн сайхан мөнийг өсөөрэй. Уцудаа насыг өсөөрэй. Өөрөө ийм сайхан агарын сайханд одоо удмынхаа усуудтай уулзаад танилцаад ингэ явж байгаадаа багтаа байна. Одоо ээжтэйгээ ээж маань одоо 100 нас зоглож байна. Ингээ ээжтэйгээ хамт явж байгаадаа баяртай байна. Би чинь одоо айлын 3 дахь хүүхэд юм байна. Эхээс 10-уулаа. Манай ах үлзий чулуу Батмөр гэжсэн. Манай бас дүү буян дэлгэр солмон тэгэл доош ангитэр Бачулуун баяр ундрах гэл ийм дүүнэртэй. Тэгээд хоёр ах маань бас нэлээд яруу найрагч байсан Батмөр үлзий чулуу дүү солмон бас яруу найрагч бас нэлээд одоо яруу найрагч нартай мөн одоо удмын бас зураач удамтай манай хүү маань би чи 3 хүүхэдтэй том хүү маань одоо зол жаргал гээд архитектур төгссөн хүн байсан. Зураг мураг сайхан зурдаг. Ер нь бол Монголда юу яасан? Тест төгсөөд тэгээ Японд 2 жил сураад мөн Италид ч бас 6 сар ингэж яваад тэгээ Тайванд очиж бас доктор тэмдрийг хамгаалсан. Тэгээ тийм мундаг хүн байсан. Тэгээ одоохондоо бурхан болсон тэр хүн маань. Тэгээ хүүхэд нь Анар гэж хүүхэд одоо юунд сурч Канадад ажил хийж сураад тэндээ. Тэгээд манай дунд охин Америк сургуульд багшилдаг. Бага охин маань болохоор тест төгсөөд одоо хуваараа юм хийдэг байна. Тэгээд манай аав чинь Жамын хорл гээд Ахмад Айч хүн байсан. 2 дайнд оролцсон. 1939-45 он хүртэл дайнд оролцож явж байгаад ирсэн. Аав ээж одоо 6 хүүхэдтэй. Аав маань 6 эхээс сургуулаа. Одоо аав бол одоо 10 хүүхдийн эцэг хүн. Ээж маань бол одоо бас багасаа маллж одоо баян дончдын гэдэг удмын хүн. Тэгээд Чоговтын 4 төвд дээр нь одоо бид нар 5 төвд дээр нь бид нар одоо явж байгаа. Ээж маань одоо амин сэрүүн байгаа болохоор тэр үеийн түүхийг бол одоо бишилж байгаа хүний нэг удмынх нь. Би бол одоо эм найруулагч анги төгссөн, сувилагчийн анги төгссөн анаахын дундын хотын. Тэгээ сувилагчаараа 3 жил, эм найруулагчаараа 38 жил ажиллаа төвтөртэй гарсан. Тэгээ үр хүүхд ач зай нэртэй ингээ сайхан байна. Ер нь бол ургын баяр хийгчэнд бол хамгийн одоо ач холбогдолтой шүү дээ. Яг гэвэл энэ тэндээс одоо ингээд танихгүй хүмүүс хүүхдүүд нь том болно. Бид нар бол одоо нэг үе өнгөрөөсөн дараагийн бидний үр хүүхдүүд ач зай нэр маань одоо энэ тэнд явна, гадаа дотоод тэгвэл юм. Энэ манай энэ ургуудын хүмүүсийн хүүхдүүч юм тэр хаваар явж суралцаж одоо янз бүрийн ажил хөдөлмөрөөр энэ тэнд явна. Ингээд хоорондоо одоо танилцаад гэр бүл болох энэ төр явдал бас гарч болцсохгүй юм. Одоо тийм явдал энэ тэнд бол байдаг л да. Манайханд бол тийм байгаагүй. Тэгтээ тэр талаараас уран удмаа мэдлэлцэж хаяаваа ах дүүгээ тань мэдэж явах бол хамгийн одоо чухал юм байна л гэж боддөө шүү дээ. Тэр ч одоо дээр үед бол аав ээжтэйгээ ингээл багнасаа өнгөрөөгөл тэгэл сургууль соёлд явал хөдөө би бол багадаа их морь ундаг хүүхдээсэн жоохон морь унаал хэдэн морьтой хойд одоо хэцүү ашиг чулуу ашиг хоргийн чулуу тэргүүч их явдаг ийм одоо үлзий ахтайгаа одоо цолмон одоо манай дүү өнт чинь нэг дор айл гэр байдаг. Тэгэд бид нар чинь тэрүүгээр ахтайгаа ингээл дандаа зуныг бол тэгж өнгөрөөдөг гэсэн. Одоо энэ хүүхдүүд бол голцоохон хөдөө гадааны явахгүй ч одоо утас их үзэж уцаар л одоо их хамаг юм тоглож утасны одоо бас юу болохаа гэж айдгийн. Тэр үе чинь чулуугаар тоглож илээ янз бүрийн тоглоом байсан л та. Тэгтэл сэгэд тоолж гэсэн. Одооны хүүхд бол тийм байхгүй. Дандаа утсаар үзэн хоорондын харилцаа бага байна. Тийм учраас одоо утсаа бага үзэж мэдээлэл авалгүй л яг. Гэхдээ өөрийнхөө одоо юунд тохируулаад бас цаг хугацаагаа хэмнээд бас цаг хугацаанд тохируулж утсаа үзэж ягаасаа хүүхдүүдийн тарих мэдрэл нөлөөлдөг шүү гэж бас захимаар байгаа юм. Тэгээд ураг удмаа хайрлж одоо би ахын дүүсээ хүндэлж яваарэ гэж одоо хэлмээр энэ да. Усман ихтэй байдаг, ургамал мод үндэстэй байдаг. Бид нэгэн үндсээ сургасан модны мөчир шиг өөрийн амьдралын замыг тал тийшээгээ салбарлан өнөөдөр их үндэс уг язгуураа дурсан биеийн
танин мэдгээд баяртайгаар цуглаад байна. Ингээд ургийн танилцуулгыг бүгдээр хамтдаа харцгаая. Би тайснаа хан хоёрын зов жаргал таныг тайснаа урьж байна. Элхэн садан та бүхний энэ өдрийн амгалан айлтгаж сайн өрөөлтийнхний анхны ургийн баярын мэндийг төвшүүлье. Миний бие чогийн аравжрын цэвэлмаагийн 3 дахь хүүхэд цэцэг дэлгэрийн дунд охин гам хуйгийн зол баяр байна. Өвгдээцийн түүх гавьяаг хүндэтгэж ураг төрлөө мэдцэх хойд үедээ цусан төрлөө таниулах асар их ачаалттай энэхүү ургийн баяртаа бид бүгд сэтгэл нэгдэж хол ойроос хүрлцэн ирж настан бурлуудаа урин цуглуулсандаа туйлын баяртай байна. Мөн энэхүү баярт 100 настай хайр дэмээ цэвэлмаа минь оролцож байгаа нь хамгийн том хүндлэл билээ. Бидний гар дээр өвлөгдөн ирсэн түүхийн шаралсан хуудас болох чогийн алтан гэрэл, Батын гүр базар, Гомдын Дэмэт хаан дахч ах нарын минь бичиж үлдээсэн ургийн бичгийн их сурвалж болон амьд түүх болох 100 насыг зоглож буй чогийн цэвэлмаа эмээгийн үнэт оюуны өвөөс манай ургийн үүсэл нутаг гаруулын угсаа тэмдэглэн үлдсэн байна. Өвөг дээдсийнхээ түүхэн жимийг товчхон танилцуулъя. Манай дээд үеийнхэн 1800-аад оны үед тухайн үеийн Түшээт хаан аймаг, одоогийн Өвөр ханга хар хорин 900 сумын орчмоос гаралтай бөгөөд Манжин ноёрхлын үед ховдоос Бээжин хүртэлх албан хаагчдын унаа хүсгийг Мандах сумын нутгаар дамжин өнгөрдөг харчин замыг тосон алба хайдаг айлуудад ах トゥ төрөл хөлс садны олон айлууд хамрагдаж ирж суурсан түүхтэй. Ийм үнэр отгон ах トゥ усийн анхны үеийн сайн өрөөлтийнхэн, хоёрдугаар үеийн хазгар ажаагийнхэн, гуравдугаар үеийнхэн дончдийнхэн, дөрөвдүгээр үеийнхэн хувьсгалаар сойрших үе буюу чогийнхэн. Баян дончдих гэдэг айл нь 10 хаантай, том гэртэй, 20 гаруй хүн хамт амьдардаг, 1000 гаруй тимээтэй, 100 гаруй үхэртэй, 200 гаруй адуутай, 1000 гаруй 100 гаруй бог малтай, олон малчин хүмүүстэй чинээлэг айл байсан гэгддэг. Дончдод амьдардаг 20 гаруй хүний нэг нь бидний элен цэмээ чог байжээ. Чогийн нөхөр нь зундуйн гавж цолтой үлгий хідэд суудаг их номтой лам хүн байсан гэгддэг. Чог нь 17 хүүхэд төрүүлснээс 8 хүүхэд нь 9 минут бойдсон гэж тэмдэглэн үлдсэн байна. Мөн нэг охин өргөн өсгөжээ. Өнөөдөр чог эмээгээс төрсэн 8 хүүхдийн үр сад болох 600 гаруй хүмүүсийн төлөөлөл 300 орчим хүн энд цугларан эх орныхоо өнцөг болон гадаад дотоодоос хүрэлцэн ирсэн байна. Ураг удмын минь 7 үеийн ургийн бичиг түүх зурагтай номоо бид удахгүй бүтээж илүү ихийг судлах болно. Өнөөдөр бидэнд өмнө нь хизээч уулзаж байгаагүй төрөл садангууттайгаа золгон танилцсан баяр хөөртэйгээр 2 хоногоо дурсамж дүүрэн өнгөрүүлэх, хожим үргэлжлэн үлдээх, өв соёлоо хамтран бүтээх хувь тохиолдож байна. Ураг төрөл минь улам мөрөгжиж бие биенээ түшин туулж мандан бадрах болтугай. Одоо бас ургийн баярын одоо энэ гол арга хэмжээ болох бас ураг садны бас товчхон танилцуулгыг бас та бүхэнд хүргэе. За энд бас дэлгэцэн дээр бас байгаа учраас та бүхэн бас давхар хараарай. За зундой чог нар нь одоо ийм өсгөж одоо хүмүүжүүлсэн хүүхдүүд нь даш дэжид Цэвэн дорж, Балжимаа, Зул, Сунди, Мия, Харивжир, Дарзав, Доржима гэсэн ийм 9 хүүхдийг бол эсэмэнд одоо өсгөж хүмүүжүүлсэн. За энэ Доржимаа нь бол өргөмөл юм байна. За ингээд энэ одоо энэ 9 хүүхдүүдийн одоо үр хүүхдүүд бол энд цугласан байгаамаа. За дарыг товчхон явчих те. За даш дэждийн хүүхдүүд нь одоо ингээд очир уйг эхнэр нь Сумья, хүүхдүүд нь одоо Хуйгт сум, Отгон баяр, Лувсан давг, Оюун гэрэл гэдэг ийм хүмүүс бол байгаа. За Цэвэн дорж охин Цэдэв. За Балжимаа нөхөр нь Соном, хүүхэд нь Сэрж мэдэг Алтан гэрэл гэдэг хүмүүс байгаа.
За Сэрж мэдгийн нөхөр нь Мижид, хүүхдүүд нь одоо Пагам, Хоёгбаатар, манай энэ Хоёгбаатарх одоо энд ирсэн байна. За Мөнх нас их ирсэн, Баттгоо их ирсэн, за Тогоо мам, Улаанхуу ингээд бас өөр хүүхдүүд нь бас ирсэн байгаа. За Хоёгбаатарын ихнэр Дэлгэрмаа хүүхдүүд Шин сууд, Үүр цайх, Шин баяр, Данзан арвжаа, Син заяа, Очир данзан, Данзан даржаа өөр хүүхдүүдтэйгээ бас энэ ургийн баяртаа хүрэлцэн ирсэн байгаа. За Баттгоо ихнэр Пүрвсүрэн хүүхдүүд нь Мөнх цэцэг, Мөнх төр, Мөнх туяа. За Мөнх жаргал нөхөр нь Пүрвсүрэн шүү. Энэ ихнэр гэдэг буруу бичсэн байна. За Мөнх жаргал, Мөнх туул, Мөнх хот гэсэн ийм 7 хүүхэдтэй. За хүүхдүүднийхэн төлөөлөл, үр ач нарын төлөөлөл бас энэ ургийн баярт хүрэлцэн ирсэн байгаа шүү. За зул 4 дахь хүүхэд зул нөхөр нь Лувсан дорж өргөмөл хүү Гэлэг андан. За Гэлэг андаахын бас хүүхэд үр ач нарын төлөөлөл бас ирсэн байгаа. За 5 дахь хүүхэд Сүнди ихнэр нь Цэрэн Пагам. За энэ хоёр одоо хүн маань бол хүүхэдгүй байсан байна. За 6 дахь хүүхэд Мия. За хүү Ганбаатар, охин Жаргал сайхан. За энэ төлөөллүүд нь бол ирсэн байгаа. Энэ ургийн баярт хүрэлцэн ирсэн байгаа. За 7 дахь хүүхэд Аривжир, нөхөр нь Гомботой. Хүүхдүүд нь Лувсан гэнтэн Цэвэлмаа. За одоо Цэвэлмаа гэдэг одоо манай 100 хүрж байгаа эмээ маань энэ Аривжир гэдэг хүний одоо хүүхдүүд байгаа. За Лувсан гэнтэн ахын одоо ихнэр нь Жүгжин, хүүхдүүд нь ийм 7 хүүхэдтэй. Дэлгэр сайхан Ямаа Намбуу, Оюун сайхан, Дэлгэр цогт, Пүрбат, Мөнх жаргал, Оюун гэрэл. За эдний бас өөр хүүхдүүд бас энд бас одоо 10 гаруй төлөөллүүд ирсэн байгаа. За Дэлгэр сайхан ингээд том хүүхдүүдээс нэглээд бас ингээд товчхон танилцуулгууд одоо энд харагдж байна. За Нима Намбуу, за Саран гэрэл нарын танилцуулга байна. За Оюун сайхан, Лавгсран нарын. За Дэлгэр цогт, Цог жаргал нарын танилцуулгууд энд харагдж байна. За энэ нөгөө зурга явуулсан ургийнхаа одоо нөгөө юунуудад дэлгэнгүй танилцуулга явуулснууд нь ингээд схем байдлаар ингээд орцсон байгаа. Энэ маань одоо ингээд энэ ургийн баяр дууссан ч гэсэн та бүхэн ингээд явуулаагуунууд нь үргэлжлүүлээд явуулаад өгөөрэй. Энэ маань нөгөө эргээд нөгөө манай сайн эрүүлтийнхний ургийн одоо ингээд том мод бүтэх ажилд бас ингээд хэрэгтэй юм шүү. Тэгэхээр бас энэ ургийн баяр дуусны дараа бас та бүхэн бас энийгээ бас явуулаад өгөөрэй. За Мөнх жаргал Хатанбаатар нарын одоо танилцуулгууд энэ товч хүүхдүүд үр хүүхдүүдийн танилцуулгууд байна. За Оюун гэрэл хамгийн бага охин Оюун гэрэл. За Цэвэлмаа нөхөр Жамин хорл одоо 10 хүүхэд бас гэж хүмүүжүүлсэн. Баттөмөр Үлзий чулуу, Цэцэг дэлгэр, Эрдэнэ тогтох, Цолмон, Буян дэлгэр, Инх төр, Батхоёг, Батчулуун, Баяр ундрах 3 хүүхэдтэй бол хүн дөргүүлсэн байдаг. Үлзий чулуу, Эрдэнэ тогтох, Цолмон гэдэг. За энэ 10 хүний одоо энэ өнөөдөр цугсан ургийн баярт ирсэн хүний бараг 50% нь одоо энэ Цэвэлмаа эмээгийн одоо үр ач зээнэр одоо цугулсан байгаа. За ингээд одоо Баттөмөр хамгийн ууган хүү Баттөмөр одоо эхнэр Дасран нарын одоо гэр бүлийн дэлгэнгүй танилцуулга байна. За дараагийн хүү Үлзий чулуу болон Дулмаа эхнэр Дулмаа нарын гэр бүлийн дэлгэнгүй танилцуулгууд харагдаж байна. За дараагийн охин Цэцэг дэлгэр болон нөхөр Гавыгийн үр хүүхдүүдийн одоо ач зээ нарын дэлгэнгүй танилцуулгыг харагдж байна. За дараагийн охин Эрдэнэ тогт болон нөхөр Чулуу түүний гэр бүлийн танилцуулгуудыг бас харагдж байна. За ингээд зурагтайгаа ингээд явуулчвал ингээд гоё танилцуулга хийгдээд ингээд танилцуулагдаж байгаа. За дараагийн хүү Цолмон эхнэр Амар сайхан түүний гэр бүлийн танилцуулга байна. За дараагийн охин Буян дэлгэр бол нөхөр Адья түүний гэр бүлийн үр хүүхдүүдийн танилцуулгуудыг харагдж байна. За дараагийн хүү 7 дахь хүү Эмгтэр болон эхнэр Долгомаа нарын үр хүүхдүүд гэр бүлийн танилцуулгуудыг харагдж байна. За 8 дахь хүү Батхоёг болон эхнэр Алтан цэцэг гэр бүлийн танилцуулгуудыг харагдж байна. За 9 дахь хүү Батчлуун эхнэр Сумья түүний гэр бүлийн одоо танилцуулгуудыг харагдж байна.
За хамгийн отхон охин Баяр ундрах болон түүний гэр бүлийн танилцуулгууд тавьж харагдаж байна. За дараагийн одоо чогийн дарьцав гэж юм хүн байсан байна. За дарьцав нөхөр нь гомботой хүүхдүүд нь Должин сүрэн, Арвдан дорж, Чөлтөм дорж, Алтан гэрэл, Дэм танд, Гэлэг ондон, Дашаравдан, Шархуу, Чимэд улам, Сүрийн озар, Жаалгүй хүүхэндүү. За өнөөдрийн цугласан манай ургийн баярын одоо гол цөм болсон 14 гэр бүл гэж яриад байгаа. Энэ 14 гэр бүлийн 12 нь одоо энэ дарьцав гэдэг энэ хүүхдүүд байгаамаа, өр хүүхдүүд байгаамаа. Ингээд өнөөдөр ингээд бас л одоо энэ одоо цугласан 300 хүний бараг 40-45% нь энэ хүмүүсийн одоо энэ 12 гэр бүлийн хүмүүс байгаа шүү. Тэр маш өнөр өтгөн одоо цугласан байгаа. За дараагийн. За Должин сүрэн нөхөр сэргэлэн хүүхдүүд нь Эрдэнэ төгс, Эрдэнэ баяр, Эрдэнэ үлэг, Эрдэнэ дэлгэр, Эрдэнэ санаа гэсэн хүүхдүүдтэй. За Арвдан дорж эхнэр нь Буянт хүүхдүүд нь 4 хүүхэдтэй. Буянбаатар, Буян жаргал 5 хүүхэдтэй юм шүү. Буян жаргал, Буян цэнгэл, Буян чимэг, Буян цэцэг гэсэн ийм 5 хүүхэдтэй байх нь байна. За Арвдан дорж Буянт нарын одоо гэр бүлийн зурагтай танилцуулга бол энд харагдаж байна. За дараагийн 3 дахь хүү Чөлтөм дорж эхнэр Цэнцүрэн. За нэг хүүхэдтэй юм байна, Мөнх Заяа гэдэг. За зурагтай танилцуулга нь энд харагдаж байна. За 4 дахь хүү Алтан гэрэл эхнэр нь Маам нарын гэр бүл. За манай Монгол Улсын начин Хатан сайхан хаахын гэр бүлийн танилцуулга сая харагдлаа. За 5 дахь охин Дэмэд хамт нөхөр нь Гүр Базар. За энэ ургийн бичгийн бас их сурвалжийг бас бидэнд бичиж үлдээсэн бас нэг эрхэм хүмүүн Гүр Базар. За хүүхдүүд нь Дэлгэр маа, Дэлгэр төр, Дэлгэр төгс. За өөр хүүхдүүдийн төлөөллүүд бас энд хүрэлцэн ирсэн байгаа. За Дэлгэр нөхөр нь Эрдэнэ Чулуун түүний гэр бүлүүд байна. Дэлгэр маа нөхөр Бадам дорж түүний гэр бүлүүд энд харагдж байна. За Дэлгэр төр эхнэр нь Болор түүний үр хүүхдүүд Ачцэнаар харагдж байна. За Дэлгэр төгс эхнэр Инх жаргал түүний хүүхдүүдийн танилцуул харагдж байна. За 6 дахь хүү Гэлэг ондон эхнэр нь Оюун хүүхдүүд нь Гэрэлт баяр, Гэрэлт сүх, Гэрэлт цэцэг, Гэрэлт од, Гэрэлт баган, Гэрэлт төгс, Гэрэлт чимэг, Гэрэлт отхон, Чимгээ гэдэг одоо ийм 9 хүүхдийг бас ус гэж хүмүүжүүлсэн байна. За энэ өөр хүүхдүүдийн төлөө Гэрэлт баган одоо хүүхдтэйгээ бас энэ арга хэмжээнд бас оролцож байгаа. За 7 дахь хүү Дашаравдан эхнэр нь Сонин сүрэн хүүхдүүд нь Саруул, Мөнх Саруул, Инх Саруул гэсэн ийм 3 хүүхдтэй юм байна. За 8 дахь хүү Шархуу эхнэр Бямб хүүхдүүд нь Номон гэрэл, Наран баяр, Наран гэрэл. За энэ хүүхдүүдтэй бас эхний ээлжинд бол хэдүүлээ бас танилцсан байгаа. Энэ арга хэмжээнд бас хараахан ирч чадаагүй. За Чимэд улам 9 дахь хүүхэд Чимэд улам нөхөр нь Довчин хүүхдүүд нь Наран туяа, Мөнх чулуун, Наран чулуун, Чулуун туяа. За Наран туяа нөхөр нь Батмөнх түүний гэр бүлийн зурагтай танилцуулгыг харагдж байна. За Мөнх чулуун нөхөр нь Гансүх түүний гэр бүлийн танилцуулга харагдаж байна. За Наран чулуун аймгийн начин цолтой бүх өрөлдөг ийм хүн байна. За гэр бүлийнхэн товч танилцуулгыг харагдаж байна. Одоо өмнө аймгийн Манлай суманд амьдардаг. За охин Чулуун туяа нөхөр нь Амар сайхан түүний гэр бүлийн танилцуулгыг харагдж байна. За 10 дахь хүү Сүрийн озар эхнэр нь Жавцмаа 7 хүүхэдтэй. За Эрхэн баяр, Улан баяр, Мөнх баяр, Баяр ундрах, Инх баяр, Отхон баяр, Оюун баяр гэсэн 7 хүүхэдтэй. За эдний ам бол бас энэ ургийн ам баярын арга хэмжээнд бас 20-од төлөөлөл үр болчихсэнээр бас хүрэлцсэн ирж оролцож байгаа. За бас одоо энд бас талархал өргөхөд бас энэхүү ургийн баярын арга хэмжээнд бас маш том одоо дэмжлэг үзүүлж ивент гэж бас оролцож байгаад бас нийт хамаатнуудынхаа өмнөөс Сүрийн озрынхаа үр хүүхдүүдэд дахин талархал илэрхийлье. За 11 дахь хүү Жаалхуу эхнэр нь Алтан гэрэл хүүхдүүд нь Ган Зориг, Ган Баатар, Ган Төмөр, Ган Тулг, Ган Сүрэн. За Жаалхуу ахын бас хүүхдүүдээс бас төлөөлөл бас энд хүрэлцэн ирсэн байгаа. За Ган Төмөр болон түүний гэр бүлийн зурагтай танилцуулгыг харагдж байна. Жаалхуу ахын хүү. За хүүхэн дүү нөхөр нь Мэжид орж хүүхдүүд нь Сарангуа, Саран туяа, Отхон баяр, Сонин баяр, Эрхэн баяр.
За танилцуулахад юм байна. За мөн дээрэс нь одоо түрүүнд нөгөө ургийн баяр эхлэхийн өмнө бас алдаршуулах хүмүүсийг бас зарим нь танилцуулаад ганц нэг хүн одоо арга хэмжээ эхлэх болоод үлдсэн. За тэндээс бас ганц нэг хүмүүсийг бас танилцуулъя. За Дэмэд хандын охин Дэлгэрмаагийн баггүй Баяр Баясгалан Жижүүцүүгийн тамирчин 21 настай их засаг их сургуулийн оюутан. За Жижүүцүүгийн Аз ТV аврах шалгуур тэмцээний мөнгөн медальтай. За улсын аврах шалгуур тэмцээний 2 алт. Жодоо зүүн бүсийн хүрэл Жижүүцүүгийн шар жодоо бүхийн улбар шар бүстэй. За Дэмэд хандын бас том хүү Дэлгэр төгсөө охин Одон Туяа Дэлхийн даамын холбооны дид мастер цолтой ийм мундаг спортын тамирчид байна шүү. Аз ТV аваргаас 1 алт 2 мөнгө. За залуучдын улсын аваргын шалгуур тэмцээний алт дөргөн толтын дэлхийн аваргын тусгай байр зүүн бүсийн аварга мөнгө хүрэл медальтай ийм мундаг тамирчин байна. За мөн манай Үлзийчулбахын одоо баг охин Од Эрдэнэ одоо Тэнгис түрүүн та бүхэнд одоо сайхан гослол бүжиг танилцуулсан Тэнгисийн бас амжилтуудыг бас энэс хэлхийг хүсэж байна. За бүжгийн ертөнц улсын 6 дугаар улдааны алтан медаль шилдэг бүжигчин, Яргуу наадмын одоо хашаа алтан медальт, за бид бяцхан өвдөгч улсын улдааны тэргүүн байрын шагналч, Жорон Жороол улсын бүжгийн наадмын тэргүүн байр, Хүн домог бүжгийн үндэснийх наадмын тэргүүн байр, Seoul Dance International улсын бүжгийн тэмцээний тэргүүн байр, Бүгд найрамд Хятад улсын Бээжин хотод зохион байгуулсан шинэ оддыг хайж байна хүүхдийн олон улсын наадмын тэргүүн байр, Русский дом Оросын холбооны улсын зохион байгуулсан найрамдлын солон тэмцээний тэргүүн байр, Гэрэлтод улсын уралдааны тэргүүн байр, Сэвжтийн нэрмэдэд улсын уралдааны тэргүүн байр, Дорногов аймгийн уран бүтээлийн төрлөөр 2025 оны онцлог оны хүүхдээр шалгарсан ийм мундаг хүүхэд байна шүү. Алтан гэрлийн Тэнгис. За баярлалаа. За ингээд арга хэмжээнийхээ үргэлжлүүлээд хөтлөгчтэй микрофоноо шилжүүлье. Ах トゥ хамаатан садантайгаа мэдээж дэлгэрэнгүй нэлээд сайхан дэлгэрэнгүй танилцууллаа. За тэгээд өшөө өнөр олуулаа болох болтугай. Хураа. За